Номын сангаас бусдыг нь тонжоо эхэлсэж байгаа боловч үндэ бол номын сангч тонсон. Насан туршдаа тоот бүхийн тоонд орж торгон зодогтны игнэнд дэвх хэрхээ хасуулж магадгүй боллоо. Шок мэдээ хошин тайм нэвтрүүлгийн 35 дахь дугаарыг хэлэхэд бэлэн боллоо. Тусгай сангуудыг нээх бүрд сан тавьж хүч асаамаар мэдээ баримтууд ил болсоор байна. Олон сангууд зэрэг нээйтэж номын сангаас бусдыг нь тонжоо эхэлсэж байгаа боловч үндэ бол номын сангч тонсон. Ерөнхий сайд асан их сайхан хүүхдийн номын сан гэдэг шогор оройтой 1960-аад онд баригдсан өвөрмөц гоёхон байшин бүхлээр нь хувьчилж аваад Худалдаа хөгжлийн банкнд зарсан. Худалдаа хөгжлийн банк номын санг нурааж ормон дээр нь 27 тэрбумаар шилэн барилга босгоод хоёр давхрыг нь хөгжлийн банкнд 27 тэрбумаар зарж өөрийнхөө байшинд оруулаад тонож орхисон. Хүүхдийн номын сан хувьчилж аваад зарсан их сайхан ял эдэлж байхдаа хүүхдийн хорход номын санчаар ажиллаж байгаа сурлагдсан сонирхолтой давхцал болжээ. Боловсролын зээлийн сан шилэн нээж шүгэл үлээгдэж эхэлмэгц 1.1 тэрбум гаруй төгрөгийн зээл 7 хоног төлөгдсөн дүн гарлаа. Одоо би төлөхсөн юм байна гэдэл одоо төлчихсөн шүү дээ тий. Яг хөө тэгээд зарим улсууд бодохоор ингээд чи бус улсуудыг хөлдөөж ирлээ тий. Одоо ингээд яг журмынхаа дагуу чөлөөлөгдсөн улсуудыг чөлөөлгсөн нэг ийм зүйл рүү хөлдөөж ирлээ гэж хэлж байгаа юм байлаа. Гэхдээ одоо яг бас нэг үлгэр дуурайлал шудраг gasны энэ шаардлагыг бүглэж авах ёстой л гэж би ойлгож байна. Боловсролын зээлийн сангаас гадна бусад сангуудын баримт мэдээж олон түмнийг бухимдуулж байна. Иргэний засгийн ерөнхий газар, ашигт малтмал, газрын засны газар гэх мэт байгууллага хинд хизээ хэрхэн хэдэг олгосон бүдэг бадаг бүрхэг хаалттай байж ирснийг орхигдуулж болохгүй. Иргэний засгийн ерөнхий газар 2005-аас 2022 онд 367 хүнд 11 сая доллар олгожээ. Сургуулаа төгсөөгүй 11 нисгэд ажиллана гэж мөнгө авсан ч гэрээгээ оморцсон 63 хүний нэр гарсан байна. Хариуцлага тооцох ёстой улсуудаар хариуцлага тооцно. Өөрөөр хэлэх юм бол би өнөөдөр энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс хууль зөрчсөн, журам зөрчсөн ийм өөрөөр хэлж байгаа асуудал үүсгэсэн байх юм бол энэ хүмүүсийг ажилласан чөлөөлөх хүртэлтэй юм арга хэмжээг авнаа сайд юм. Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга оюун гэрлийн хүү инфлюенсер мөнхчингийн coin хувьцаа эзэмшигч байсан Идрод иргэний засгийн ерөнхий газраас 2006 онд $50,000 өнөөгийн аншаар 175 орчим сая төгрөгийн тэтгэлэг авсан нь анхаарал татна. Америкийн Канзас их сургуульд нисгийн инженерээр сурахаар татвар төлөгчдийн мөнгнөөс $50,000 авсан Идрод нисгэд нэг өдөр ажилласан гэдэг баримт одоогоор байхгүй. Австралид ахид сурахаар нисээд алга болсон гэдгийг л хэн бүхэнд тодорхой байна. Хатагтай оюун гэрэл өрөөл бусдаас нэгдэг үнэн шударгаасаа өөрийн үр хүүхэд ах дүүгээс эхэлвэл ямар вэ? Оюун гэрлийн дүү Бат инженер хэмээх Батч гэсэн иргэний засгийн ерөнхий газраас $28,000 зээл аваад Канадад сурсан баримт байна. Боловсролын зээлийн санд олноороо анхаарч байгаагаас биш хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан 58.2 тэрбумын авлагатай. Үүнээс 18 тэрбум нь хугацаа идэрсэн. Хугацаа идэрсэн 18 тэрбумын 14.7 тэрбум нь үүд хаалгаа барьсан ойдолчдын холбооны үр. Тухайн хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Санжмитов, Хүнсгүдээ аж ахуйн сайд Батулга нар 2013 онд гэрээ байгуулж ойдолчдын холбоо гэдэг байгууллагад 17 тэрбумыг зээлдүүлснээс 2.3 тэрбум нь төлөгдөөд 14.7 тэрбум нь дашин шок, дамрын утас болсон байна. Ойдолчдын холбоо гэдэг төрийн бас байгууллагын татан буугдаж өгсөн хүн 15-тай, авсан хүн 1-5-тай болсон байна. Монголын улс төрчид зүгээр ойлгодоггүй 17-гийн тоо инхүү сөхөгдлөө. 17 дугаар жарганд Монголын улс төрт гарсан 17 чингэлэг спирт, нүүрсний 17 хулгайч, алтан уягийн хүргэн дэнзэнгийн гэдэг шиг 17 тэрбумыг сурагчийн 4 хувцас оюулахаар олгож байсан юм байна. Засгийн газрын 25 тусгай сангаас өнөөдрийн байдлаар 15-ыг нь нээгээд байна. Эрүүл мэндийг дэмжих сан, эрүүл мэндийн даатгалын сан зэрэг хүлээлт үүсгэсэн олон санд сан тавихыг олон нийт хүлээж байна. Тусгай сангуудад шилэн нээж хэрхэн тонсныг нь ичиж дэлгэхээс гадна хэрхэн яаж ил тод, эргэтгэж илүү шудраг зүг болгох шийдлээ хурдан гаргахгүй бол олон нийт бухимдаж хэд хоног цаазал дүүжил гэж ууралснаар юу ч өөрчлөгдөхгүй юм. Уурлаад өнгөрөхөөс илүү ухаан зарж өөрчлөх, хараад зүхбэд мартах биш харьцуулт судал шийдэх, шиллэж илчлэхээс гадна шинжлэл шийдэл өгүүлэгдэж байна. Улаанбаатар чуулгын концертын танхимд сар гаруй үргэлжилж байгаа 80 гаруй холбогдогчтой хөгжлийн банкны шүүх хурлыг сонин дээр нь соохолцож байсан бол одоо тоодог хүн хавардаж сонин буурахаар гоохолцсон гихч боллоо. Хөгжлийн банкны хүнжилс хөвгтөд шүүлүүлэгдснээс хойш нэг их найд 80 тэрбум төгрөгийн өр төлөгдсөн. Өнөөдөр 2.4 их найд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. 2.4 их найд төгрөгийн үлдэгдлийн талаас илүү буюу 1.4 их найдынх нь хугацаа итэрсэн улаан өнгөөр бодогдсон үр авлага үлджээ. Эрлийн үзүүрт Эрдэнэт болж Эрэл компани өөр 204 тэрбум, хөрсөн утасны үзүүр хөтөлтгөрч 381 тэрбум, бэрэнгийн бэлэн ам шалдан гоёлсон өөр 187 тэрбум төгрөг байна. Үрийн 3 их толом, өтний 3 том хүйдийн төлөх ёстой төгрөг мөнгө 772 тэрбум. Энэ онд улсаараа төлөх бондын өрийн дутагдж байгаа мөнгөтэй тэнцүү байна.
187 тэрбумын өртөө Бэрэн группийн зээлийн түүхээс дурдвал 1 удаа 10 сая, 1 удаа 20 сая төгрөг төлжээ. Өрийг нь харахаар 200 тэрбум шахдаг. Төснийг нь үзэхээр машины лизингээс багыг тушаажээ. Хөгжлийн банк өнгөрсөн онд дотооддоо 1 их найд 80 тэрбумын өр төлүүлж гадаадад 1 их найд 320 тэрбумын өр төлсөн байна. Энэ оны эцэст 730 сая долларын өр барагдуулна. Өрийн 3 их тулам Бэрэн хөтөл ирлэр өрийг нь өөрсдөр нь төлөвлөхгүй бол өмнөөс нь та бид талх авах шингэсэн байдаг татврын хідээ тушаана гэсэн үг. Өрлөө өшгөлсөн ширэн нүрт 3 компани үр 772 тэрбум, усаараа төлөхөд дутагдж байгаа мөнгө 394 сая доллар байна. Үнэ эртнээс өртөөлөн уламжлагдсан өв соёл үндэсний бүхийг цол 8 алцах найраа хуйлдаан шудраг өрсөлдөөнийг боомжиж, удмын санг устгах сэргээш 2 сэвтүүлэн сэгэлсээр байна. Улсын арслан оюун бол давхгүй гэсэн даваагаар 3 давж, сэргээш хэрэгэлсэн 3 дахь удаага илэрч, насан туршдаа тоот бүхийн тоонд орж, торгон зодогтны игнэнд дэв хэрхээ хасуулж магадгүй боллоо. Аврах цолоо хураалгаж, арслан дээр буусан оюун болтын цуснаас булчин томруулж, бэр тэнхээ нэмдэг эрбэлгийн дааврын гаралтай ээсник бүлгийн сэргээш илэрсэн байна. Үзэгсэн болгох чимээх усан туулай жилийн сар шинийн барилдааны үеэр авсан шинжилгээгээр илэрсэн анаболик стероид нь батг шав, хатаг гарах, төмсөг агших, түрүү булчирхай томрох, догшин хэрцгий болгох гач нөлөөтэйг юм. Илэгний эмч Хатанбаатарын хүүгүүдтэйгээ хамт ажиллаулдаг допингийн эсрэг үндэсний төв улсын төсвөөс жил 500 гаруй сая төгрөг авдагч хаалттай нууцлагдмал байдалд ажилладаг. Допингийн эсрэг үндэсний дүрмээ хамт боловсруулах гэхэд татгалздаг. Хууль хяналтын байгууллагаас допинг хэрэглэсэн 20 гаруй бүх байгаа гэж зарлаж байсан ч одоо хүртэл нэр ус нь тодорхойгүй. Сэргээш хэрэглэсэн бүхийн зодоглох эрхийг 11 сар 2 жил гих мэтээр алагчилж ялгуурлан хасдаг. Ямрынхан толгой гэлж ямрынхан толгойг бүхийлэгдэг нь тодорхойгүй. Дэлхийн допингийн эсрэг дүрмд 11 сараар шийтгэх залт байхгүй боловч Монголд хэрэглэдэг гажиг хугацаатай. Допинг сэргээш ганц үндэсний бүх ус нийт спортод нөлөөлж үндэсний дүрмээ шинчилж дэлхийн жишгээр ажиллаагүйгээс Монгол улс олимпиад оролцох эрхээ алдахтаа тулж байна. Олимпизм хариуцсан сайд цагийг эзэлсэн шилдэг сэхэтэн Эрдэмт мэргэн Сартвах цагдаагийн дээд сургуулийг орой ичнээгээр төгсөгч англи орц хэлтэй гэж өөрийгөө тодорхойлогч Бадмааны буугийн Бат Эрдэнэ таалан болгоо нэмзээ. Хаул дүүргийн шүүхээс агсам цогтуу тавьж зөрчлийн эрэг үйлдсэн жүжигчин цогтуу баярт 7 хоног баривчлах шийтгэл оноосон. Хошин шогийн цогтоо нүүрсний жигсаал цагаан олоо болж байсан орон гэртээ цогтуу мастер болсон тусдаа асуудал. Нүүрсний хулгай эсрэг жигсаал удирсан үнэн ч нүгэлүүлдэх хэрэг хиндэж олгодоггүй. Талбай дээр олон дэмжигчтэй болсон ч танхаарах зөвшөөрөл хуулиар өгдөггүй. Нэг ухаараа хэд хоногоор нисч өрхдөг цогтоо жорлонгийнхаа хаалгыг эвдэж шил цонхоо хагалж эхнэр хадам ээжээ элдв янзаар доромжилж тагтан дээрээсээ унаж өгнө гэж айлгаж ичээсэн талаар шүүхийн мэдээнд өгүүлсэн байна. Цогтоог эхнэрийнх нь гомдлоор хаул дүүргийн цагдаагийн 2 дугаар хилцээр шалгаж шүүхээр шийтгэжээ. Бид нэгтлийг баримтлахгүй үүднээс манер баривчлахаасаа өмнө хэлсэн үгийг хүргэж байна. За нэг хоногийн дотор ингээд 3 байцаг солигдоод шүүх хурал маш хурдан болж өнгөрөөд хорход ороод гарч ирсэн ч гэсэн хэцээч. Засгийн газрыг сайн ажиллаж байна. Хууль зүйн сайдыг мундаг баг гэж хэлж ярьж гарч чадахгүй. Тэгээд намайг хууль зөрчөөгүй итгээрээ. Тэрээр өнөөдөр уг нь хүүгийн маань төрсөн өдөр байлаа. Нэгэн өдрийн дотор шүүх хурал болж хорих шийдвэр гаргалаа. Гэхдээ гарч ирээд засгийн газар сайн ажиллаж байна. Нямбаатар сайн мундаг ажиллаж байна гэж хэлж чадахгүй. Хэд хоног бясалгах нь намайг хууль зөрчөөгүй итгээрээ гэж хэлсэн юм. Шок мэдээ хошин тайм нэвтрүүлгийн 35 дахь дугаартай хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа.